сайн байцгаана уу? сайн байна уу? За сууцгаая. За энэ хичээлээ хүчмаа хөдлөө гэсэн юм хийж байгаа юм байна. За бидний хүчмаа хөдлөө гэсэн сэдвээр хүчлөөний үнэлтийг хүүхдийн хүчлөө тэнцвэртэй одоо тэнцвэртэй болдог. За хүчлөөний нийгмийн үйлчлэл бас буюу тэнцвэргүй болдог. Үндсэн байна. За ингээд өмнөх хичээлээ өмнөх хичээлээ ингээд санаач. За хүчлөөний тэнцвэртэй ба тэнцвэргүй нийгмийн хүчлөөний нийгмийн үйлчлэл буюу стат форсыг тооцсон. За энэ бүгдээр бол манжингийн үлгэр гарч байна. За энэ манжин бол 20 одоо хүчээр газартаа бэлтгэгдсэн байгаа гэж. За тэгэхээр бид хүчийг бол чиглэлтэй ийм сумаар үүсгэж маань бид харагддаг учраас тийм үүснэ хүчний хэмжээ. За тэгээд тоо тав. За ийм хоёр зүйлийг хүч маань авах. За өгрүүн нэгэн хоо муу болон үгээр манжин суухдаг татдаг шүү дээ тийм. За тэгэхээр бид нэг чиглэл рүү чиглэсэн хүчнээс нь болоод нэг чиглэл ингээ 21 минут эсрэг чиглэлээр хүчний болоод 20 эсрэг чиглэлээр хүчний болоод хасдаг тийм. За 21-ээс 20-аас баамгаар тийшээ буюу манжингаа нэг одоо яг нэг хүчээр татчих учраас энэ бол яг тийм соорно амбаланс. За тэгвэл энэ өмнөх үсчээлүүдээ хэлээд байна. За ажил. За бүслээ. Авасаа тийм. Асуултанд хариулъя. За ширээ дээр нь хайрцаг байж. За 500 өчир зүүн гарт тишээ 750 өчир ам гарт тишээ автчих. За энэ тэнцвэртэй өчөө тэнцвэргүй өчөө. Яг л тийм. За хүчний нийлбэр үр дүн гэдэг. Нийлбэр үр дүн. Resultat force. Наашраа боловсруулах цаашаа 500 м өчөө. Нийлбэр хүч. Хэд үлээ? 200. За аль тийшээ болох вэ? Баруун гад шиг тийм. За зөв. За сайн байна. За дараагийн хүүхд маань болохоор зөв. За хоолой. Хоёр дахь асуулт байна тийм. За ширэн дээр хайцгаагаа 400 м өчир баруун тишээ 400 м өчир зүүн тишээ татчихъя. За энэ хүч маань тэнцвэртэй өчөө тэнцвэргүй өчөө. За тэнцвэртэй өчөө гэж англиар хэлдэг. За зөв байна тийм. За хүчний нийлбэр үр дүн. Тэг гэхээр ньютон гэдэг нь заалах гэдэг. За тийм. За аль тийшээ хөдлөх вэ? Хоёр талын хүчтэй болохоор аль тийшээ хөдлөх вэ? За зөв байна. За шийдэл. Дөрөв асуулт тавьчих. За зүүн гар тишээ 500 м өгч, баруун гар тишээ 300 м өгч нэрч. Одоо үчиж тийм ээ. За энэ хоёр хүч маань тэнцвэртэй юу тэнцвэргүй юу? Анаа. За зөв байна. За хүчний нийлбэр үр дүн буюу 200 м. 200 м. За аль тийшээ? Зүүн гар тийшээ. Англиар? Left. За зөв байна. За энийг мөн зөвлөв. Тэгээд авцсан ном тавьсан байна. За энэ ном тавьсан учраас номаа доош гравитац гэж доош тавьчихсан. Доороос нь тулгуураас нь тийшээ тулж доош яв. За хүч маань тэнцвэртэй өчөө тэнцвэргүй өчөө. Баланс болсон. За яагаад хүч тэнцвэртэй яг бид дундаас нь асууж. Хүч ямар тохиолдолд тэнцвэртэй байна?
За. Доош дэлхийн хавтах хүч тэгээд дэлхийн хавтах хүч тэгээд ширээн ингээд дэхийн хэвчдэг. Доороос нь болж байгаа ч. Доороос бодож хоёр зэрэгцгээрээ баатасд болоод тэгээд тэр нам ширээн дээр ингээд. Заавал доош дэшээ байх хэрэгтэй тийм. За. Хоёр өөр талаас ирж байгаа За хоёр өөр талаас ирж байгаа учраас тэнцээ байвал хүчнүүд маань балансд байна гэж байна. За тэгвэл багш нэг юм асуух. Өнөөдрийн хичээлдээ за энэ баланс боос гэдэг нь зүг байсан тийм. За бид баг зэрэг хажууд шин шилжүүлж байна. За энэ болохоор зөвхөн буруучин толгоор байж байгаа. За тэгээд бидний үнэлгээ болсон. За хоёр талаас ирж байгаа хүчний үйлчлэл хоорондоо тэнцүү. Энэ баланс дуу хангах болсон. Хүч маань хоорондоо тэнцүү шүү дээ. Яг баланс гэж. За тэгэхээр бид нар өнөөдрийн хичээлээр юунд хооцох гэж байна вэ гэхээр хүчний одоо эргүүлэх үйлчлэлийн тухай үзэх гэж байна. Хүчнүүд нэг цагт төвлөрсөн байх юм бол тэрийг нэмээд баланс хүчлээ. Хүчнүүдийн одоо үйлчлэл нэг цагт биш байгаа тохиолдолд хүчний эргүүлэх үйлчлэл тухай хичээл. За тэгвэл хүчин тараас нэг асуулт. Хүчний систем байна. Шүрүүпэдийг толгосон байгаа. За энийг ингэж яваад эндээс нь би ингэж эргүүлээ. За ингэж багшны эргүүлээ. Энд нэлээд чанга шүү тий. За битээр энийг эргүүлэхэд битээр хинд нь илүү хэлбархан байгаад хин эргүүлсэн дээр үү тийм. Хин эргүүлсэн илүү лав оруулж чадах. За яа. Би арай эртав шүү. Нүүн арай өөр жаа аа. Илүү онцгойгоор эргүүлэх битээр яг ингэж үү. За ингээд эргүүлэхээр хин илүү амархан эргүүлж болох вэ? За. Энэ хоёр талаар багшлахаар өөрлөгөө татаад ихтэй багшлахаар нөгөө өөрийнхөө эсрэг зүгрөө гэж хэлж байгаа. Тэр үлээд би ч гэсэн. За. Дийж. Тэгвэл яа хүчтэй юм. За тэгвэл ямар нэгэн обжектыг эргүүлэхэд хүч хамаардаг байна тийм. За хүчнээс нь хамаарат хэлбархан байх эсвэл хэцүү байх нь хүчнээс нь хамаардаг байна. Хүчнээс хамаардаг. За тэгвэл өргөжлүүлээ. Би энийг энэ талаар нь хийгээд ингэж эргүүлээ. За эсвэл энийхээ богино талаар нь ингэж хийгээд эргүүлэх хоёрын аль нь дээр нь би хэлбарх эргүүлж байна. Урт дээр нь тэгвэл би энэ дээр юуг нь өөрчлөж байгаа лээ? Урт богино буюу зайг нь өөрчлөж байна тийм. Тэгвэл энэ ямар нэг обжектыг эргүүлэхэд бас юунаас хамаардаг байх нь? Зайнаас хамаардаг байх нь тийм. За. Тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдэв юу гэсэн үлээ? Determining the effect of force гэсэн тийм. За тэгвэл эргүүлэх хүчний нөлөө. Эргүүлэх хүчний нөлөө юу юунаас хамаардаг байх вэ? Force болон distance-ээс хамаардаг байх нь тийм. За шинжлэх ухаанд determining the effect of force-ийг момент гэж нэрлэдэг. Шинжлэх ухаанд момент гэж нэрлэдэг байх нь. За тэгвэл одоо хэдүүлээ төрөнх дээр анализ хийгээд ялцээ. Момент тэгвэл форсоос яаж хамаарч ирсэн бэ? Хүч нь их байх тусам момент ямар байсан? Эргүүлэх нөлөө нь ямар байсан бэ? Илүү их байсан бэ? Тэгвэл момент форсоос шууд хамаардаг байх тийм. Тэгвэл уртаас нь яаж хамаарч ирсэн бэ? Би ингэж урт талаас нь бариад ингэж холоос эргүүлэхэд яаж хийж илаа? Илүү хүч шаарч ирсэн тийм. За тэгэх юм бол уртаас бас шууд хамаардаг байх тийм. Урт талаас нь хийвэл илүү амархан байх. Тэгэхээр бас шууд хамааралтай байх. За тэгвэл моментыг тодорхойлдог томьёо бид нар ингээд гаргаад авчлаа тийм. Момент force болон distance-с
шууд хамаардаг байна. За энэ системээр яг эргүүлж байгаа цэг нь хаана байна? Энэ эргүүлж байгаа цэг хадаас буюу энэ хэсэг байна тийм. Энэ эргүүлж байгаа цэгийг бид нар пивот гэж нэрлэдэг. Эргэлтийн цэгийг пивот гэж нэрлэдэг. За дахиад өөр нэг жишээ ярьж үзье. Жишээ нь хаалга байна тийм. Хаалга ингэж эргэл хөдлөж байж байгаа тийм. Эргэл хөдлөж байж тийм. Энэний пивот нь хаана байна? Хаалганы нугас нь байна тийм. Нугас би энэ хаалганаас энэ хол зайн, пивотноос нь хол зайн хичээл үйлчлэл энийг амгалан болж чадж байна тийм. Эргүүлэх нөлөө механизм байна. Ойрхон пивоттой ойрхон хэмжээнээс төлөхөд тийм. Илүү хичээл үйлчлэлтэй байна тийм. Тэгэхээр эргүүлэх нөлөө бага байна. За тэгвэл эндээс хэдүүлээ юуныхаа моментынхаа нэгжийг гаргаж үзье тийм. За тэгэхээр тэнгис аваад явж. За нэгжийн ямар авах? Force-ийн нэгж юм дээ. Force-ийн нэгж нь үлээ unit of force. Нэг тань. За. Distance-ийн нэгж нь энээс энэ хүртэл яаж юм юу хэмжихтэй ямар хэмжээ шугал хэмжээ нэгж нь сантиметр эсвэл метртэй. За тэгвэл моментын нэгж нь ньютоны өөрчлөлт нь метр байдаг. За одоо бүгдээ нэг worksheet дараа тараасан байгаа. Worksheet нэгийг гаргаад жишээ бодлыг эхний жишээ бодлыг хамтаар бодъё. За энэ систем өгсөн байна тийм. За тэгээд 2 ньютоны тэр үүсгэж байгаа 2 ньютоны бинтээ ачаа байна тийм ээ ачаа байсан байна. Энэ системийн пивот хаана вэ? Яг энэ 3 Оо энэ юу гэж нэрлэдэг? Пивот гэж нэрлэдэг. Пивот гэж нэрлэдэг. Тэгвэл энэ пивотноос энэ хүртэлх зайн бид 23 метр үнэ. Тэгвэл энэчнээс бид нар моментыг тооцоолж авч байгаа. За хамгийн дэвшигчтэй томьёо авчирээ. За томьёо ямар авчирээ вэ? Энэ систем юу гэж вэ? Томьёо авчирээ. Force. За дахиад үржих юу гэдэг вэ? Force divided by distance гэдэг. За одоо томьёо гаргаад авчих яах вэ? Томьёод орлуулаад байна тийм. Force нь хэд байгаа вэ? 2 нэмэлтээр үүсэж байгаа. Distance нь хэд вэ? Pivot-ноос энэ ачаа хүртэлх зай гэх юмсэн тийм 23 м. За энэ хоёрыг үржүүлэхээр хэд болох вэ? 46. Нэгж нь ямар ах хэвтэй лээ? Ньютон метр ах хэвтэй тийм. За дараагийн 23 дахь жишээ бодлогыг бодоод багш нартаа шалгуулаарай. За одоо энийг өөрчлөлтөд байна. Энэ цэгийн пивот наа. Энэ системийн пивот. Оо яг зөв энэ эргэл тулж байгаа цэгийг хэлсэн тийм. Момент чигээр томьёо болдог шүү дээ. Орсныг. За хэдүүлээ одоо цааш нь үргэлжлүүлээ. Аагийн хэсэг рүү үргэлжлэе. За тэгэхээр моментыг олохтой яаж авч байгаа вэ? За одоо хэдүүлээ worksheet 2 руу үргэлжлүүлээ. За worksheet 2-ыг гаргаарай. За worksheet 2 дээр юу болохоор зорьсон байна? За болохоор зорьсон байна.
ямар аргаар бодож болох вэ? Хуваараа. Юу хүнд нь хоох юм бол номерсоо хүчтэй хуваа. За одоо хэдүүлээ ийм 300 арга шиг байна. За одоо энэ 300-аас юуг нь олгож байгаа вэ? Зайг нь олгож байгаа. Дистанцийг олохдоо дадлаа моментийг форсд хуваа. За тэгэхээр яг нь дистанцийг олохдоо дистанцийг момент тэгэхээр ийм хэлбэр томьёолол хийгээд бодож болох. За одоо тэгвэл бодож чадах уу? За тэгвэл worksheet 2-ыг болоод За тэгэхээр ихэд дистанцийг бодоход момент тэгээд момент force гэсэн үгээр биччихээд за түүгээр түүнийг оруулах. Момент нь хэд гэж үгтэй вэ? Хоёрцоо гэж үгтэй. За дээр шууд хацаад болчихж байна. Зарим туссан хүмүүс нь worksheet 3-ыг бий дагаад ажиллаарай. Дараагийн руу хийгээд За, оруулаад болсон хүмүүс шаардлагатай томьёонуудад хэлбэрээр томьёолж байгаа. За, worksheet 3-аар хараахан туслах байгаа хүмүүс нь гэрийн даалгавраа хийгээд багшаа шалгуулаарай. За, маш анхаарал хандуулъя. За, цаашаа үргэлжлүүлье. За, тэгэхээр урьдчилан суртаа энэ хавцаа та нар гадуур цэцэрлэгээ ирээд хоёр харж ирсэн байна. Ямар юм бэ гэдэг нь бүгд тоорч ирсэн. Дүүжин дайжин. За, дүүжин дайжин одоо бид нар одоо моментын форссэн юм чинь энэ хүчний эвлэлт юм гэсчтэй. За, тэгвэл энэ хүчийг зөвхөн нэг талд нь биш, хоёр талд нь одоо яаж тэмцэх вэ? Дүүжин дайжин тоглоход бол нэг талд нь том хүчтэй хөвгөж сууж тоглож болохгүй. Болохгүй тийм. За, ийм тохиолдолд хүчийг одоо тэнцвэрч юм байна. За, ийм зургийг та нар бас харж ирсэн тийм. Байгалийн юм гоё зургийг хүмүүс үтээд тийм. За, энийг болохоор зэрэг тэнцвэр гэж хэлдэг. Тэнцвэр. За, тэгвэл та нар нэг лабораторийн одоо дөрөвд хугацаа тийм лабораторийн ажил хийж чинь. За, тэгэхээр бид энэ пилот буюу урагшлын аваад бидний одоо иргэдийн цэлман байна тийм. За, энэ бол иргэдийн цэлшил. За, бид нар иргэдийн цэлшил таанаас одоо хэлсэн аль нэг тийшээ азаахгүйгээр энэ хавцангаа ингээд хүчтэй байлгах. За, нэг нь ийм За, хоёрдугаар та нарын компьютер дээр чинь юм хийсэн байна. Энэ ачаалал гэсэн байна. За, нэг ба хоёр бат болж байна. За, нэг бат болохоор зөв харж байгаарай. Дөрөв ачаа гэсэн. За, нэг ачаа тавиа. Энэ болохоор тэнцвэрийн хацсан, иргэдийн хацсанээс зайтаж байна. За, нөгөө нь ачаа тавиа. За, энэ хоёр цаг шумаар хинжиж авах. Энэ хоёр цагаас за ингээд энэ хоёр ачааны маань чинь ижлэн байгаа учраас энэ зайнууд маань ямар хамааралтай юм бэ? За энэ харах нь байна. За хий ажлууд юм байна. За тийш даш харж байгаа. Ахаа самбар. За нэг нь ачаа нэвэд за энэ ачаа холдуулах уу ойлгох. За тэгээд энэ ачаа дэвсэн хатыг зай хэмжиж авах. Нөгөө талын зайг хөлөхгүй байна. За дараа дахиад ачаа нэмээд бид шөө энэ хэмжээсээ холдуулах юм уу? Хэмжээсээ ойртуулах. За ингээд за энэ уршилтыг бид
5 минутын дотор багтааж хийгээд доор хүслэх байна. Хүслэх хэмжлэлтэй хавьд тэмдэглэдэг байна. За тэнцвэрээ очоод монцнэрээ юугаар тэмдэглэжээрэй үгүй. Мадаар яг пивото. Нэгбол нөгөө ачаад явж байгаа юмсан. Авцсан маань үлчиж магадгүй. Тийм учраас тэнцвэрийн зүй авах шүү дээ. Нийтлэл нь одоо 2 ачаад явдаг тийм. Тэгээд авчиж. Тэнцвэрийн зэг маань юм байсан. Тиймээс нь тэнцвэрийн зэг яг авах хэрэгтэй тийм. Одоо тэнцвэрээ зэрэг болчихсон юм чинь хоёр жагаад явж үзэх юм тийм. Тэнцвэрийн зөвлөмж зүйл үзсэн тийм. Одоо ачаад явчихсан. Ачаад явж үзээ хоолох зайг нь хийчих. Окей. За хүүхдүүд нэг юм асуугаад тий. 100 г ачаа маань дэлхийд атах хүчний үйлчлэлээр ямар хүчээр хичнээн ньютон хүчээр батгах вэ? 100 г ачаа. Зүйтэй 1 ньютон. Тэгэхээр тэр доотлын хүснэгтэн дээрээ 100 г гэснийх нь харагдаа хүч нь бол 1 ньютон тийм ээ. 200 г гэсэн бол хүч нь хэдэн вэ? Зүйтэй 2 ньютон. Оцно. Хорошо. Не остановись. Зайди, а вот его так. Это не что. Зайди. Зайди сюда. Если 100 грамм чинь 1 ньютон, энэ 1 ньютон. Энэ 1 ньютон, энэ 1 ньютон гэж байна. Чинь 100 грамм бол 1 ньютон. За ингэ бичих. За тэцүүрээ авсан. За одоо энэс юм их цай, бизнес нэ. Энэс юм их цай. Момент одоо яаж заавч
За бүгд яг өгөхөөр сайт дээр 3 камерын mood.com гэсэн сайтаар орох нь. За тэгэхээр бүгд яг өгөхөөр заавч анхаарах сонсон дараа нь орно заяа. За энэ сайт руу ороод за цаашаа нэвтрүүлэхдээ бүгд яг өгөхөөр өөрийнхөө нэрийг бичнэ. Өөрийнхөө нэрийг бичгтээ за жижиг үсгээр бичнэ. За бидний одоо эндээс өгж байгаа хандах яг үгээр нэг удаагийн нууцыг болдог 1-5 хүртэлтэй. За өөртөө нууц өгөх маань ингэхдээ нууц өгмөж хамгийн багтаа хэдэн тэмдэгтэй төлөв? 8 тэмдэг тоод нь оруулсан байх хэрэгтэй тийм ээ. За ингээд энэ сайт руу ороод нууцыг оруулаад контрол гэсэн зүйлийг давах нь. За анхаарал. За ингээд энэ сайт газар өгөөд энийгээ доош нь гүйцэтгэх скрол хийгээд next гэсэн командыг 2 удаа гаргаж шүү заяа. За мөн адилхан ийм харилцах цонх гарч ирнэ тийм ээ. За энэ дээр next команд дадлаа. За эндээс 2 юм шийдэх. За энэ юудыг ойлгосноо зөвшөөрч яана гэдэг чекийг хийгээд next тавьж таах нь шүү. За үүний дараагаар Клик 7 гэдэг. Юу гарах вэ тийм ээ? Рүү ороод. За энэ дараа бацаа гэдэг рүү орох нь. За бүгдээ ихтэй. Тэгсэн сайтын их хамгийн их нь 3 тэмдэг. нэр сэдвээр юу бичихлээ? За нэрээ бичихлээ. Өөрийнхөө нэрийг жижигээр бичсэн. Жижигээр өөрийнхөө нэрийг тааж маа. За багш яг бүгд нэрээ бичиж авчихсан тааж маа нууц гэдэг гоч. Ингээд ороод геймс хийсэн байгаа. Геймс дээр ороод яг тоглоом ороод тоглоом. Энэ тоглолтод хамгийн түрүүнд цагаан асаахаа дараалаа. Ингээд цагаан асаах. За яг дөрөв үлдээ тоглоом ороод. Чин таашаа бичээ. Тэгээд цагтай учраас тэгээд баланс мэй гэж хэлээд тэнцвэртнэ. Энэ 20 кг-аас дачаа ширээ хаан байдаг гэж хэлсэн. Next. Миний хэмээх чинь байлгаж тэгээд чи what the Тооч энэ бас тавьсан байгаа юм. Зай бас тэнцвэр. Масна документтэй. Рүүлээ насаач юм бол. За багш нэрээ даалгавар өгье. За энэ тоглоомыг бүгдээрээ гэртээ саяны мөдөлтөр рүү ороод энэ тоглоомыг тоглож
тоож үзээрэй тийм ээ. За эндээс ингээд тоож байгаа хэвээр мэдлэгээ олоод авчих. За дараа нь яг саяны нээсний чаар квиз шалгалт юм. За тэрийг 2 онооны гэрийн даалгавар гэсэн. Тэрийг ажиллаад за ингээд гэрийн даалгаврын чинь багштай шууд оноо хүргэх юм тийм. За багшны модуль зааварчилгаад мөн ажил хэмсээр нь бүх хүүхдүүдэд явуулсан гэсэн үг тийм. Тэгэхээр зааварчилгаа аваад өөрөөр ажиллаж